Бид энэ номноос нэг артикл сонгож аваад тэрний хадлаар ярих болоо. Тэрэн дээр болохоор giftness, talent and genius гэсэн юм 3 ойлголтын талаар ярина. Тэгээ монголоор бол одоо авиастай, гоц ухаантай, суу бэлгтэй гэх юм 3 ойлголтын талаар ярилцах болно. Сайн байцгаана уу гэхгүй та нар. Тэгсэн сайн байцгаана уу? Сайн байцгаана уу. За тэгээд Өнөөдөр чи ер нь ямрууд нь цуглаж чадах юм бэ? Talent юм уу, giftness юм уу, genius юм уу? тэгэхээр юуны энэ ойлголтын талаар ингээд ярихын өмнө болохоор ингээд энэтэй холбоотой нэг асуулт байгаа байхгүй юу? Яг энэ одоо генус одоо гоц ухаантан гэдэг нь болохоор ингээд төрөлхийн юм уу эсвэл ингээд хинч байсан гоц ухаантан байж ингээд хүрч чадах юм уу, болж чадах юм уу гэдэг тийм асуулт байгаа. Тэрэн дээрээс ярилцвал Та нар тэгээд над шиг болж чадах юм уу? Нөгөө Sheldon Cooper-ийн 140 IQ-тэй гэсэн чинь тийм болохын тулд би шүү 20 IQ асах хэрэгтэй юм байна гэдэг шүү. Тэр Өнөөдөр ямар гоё зүйл сонссон. юу юм шүү. Болох юм шүү хэрвээ тухайн хүн амар сайн ингээд бодцоор хатуужилтаагаар юмаа сайн чанартай гүйцэтгэдэг байх юм бол талантыг сайжруулж болно. Тэгээд цаашаа ингээд өргөжлүүлсээр байх юм бол genius болж болно гэж хатчих. тэгэхээр talent genius хоёр нь өөр гэсэн үг үү? Өөр Яг genius гэдэг нь одоо ингээд бүх хүн одоо ингээд genius байлаа гэдэг ингээд бүх юмн дээр ингээд genius байж чадахгүй шүү дээ тий. Одоо ингээд тухайн чиглэл одоо эсвэл ингээд science ч юм уу эсвэл ингээд урлагт ч юм уу ингээд өөр салбаруудад genius болж болно. Тэгээд тэр салбараасаа хамаарат ер нь илүү ингээд нэг одоо генетикийн шалтгаантай байх уу эсвэл яг тухайн хүн өөрийнхөө амьдралын нэг practice туршлагаараа practice-аар ингээд авч болох гэдэг нь яг юм чиглэлээсээ хамаарна л гэж. Нөгөө юм байдаг. Нэг хувийн авьяас 99% хөдөлмөр гэж. Би ерөөсөө төрөлхийн genius байдгүй юм уу? Харин тий одоо жишээ Моцарт 4 настай хөгжим зохиосон шүү дээ. Тэгэхээр яг одоо Халиманагийн ярьж байгаа шиг ингээд 99% хичээл зүтгэл гэдэг бол talented хүмүүс яг ингээд юмсуудаа хийсээр байгаа юмдаа хүрдэг. Яг төрөлхийн гоц авьяаснууд Эйнштейн, Моцарт, Да Винчи эднэр бол бүр төрөмөл гоц суутангууд гэдэг юм болов уу гэж ойлгож байна. Тэгвэл та нар энийг үгж байгаа. Ингээд харин ч ингээд эсрэгээр бүр ингээд талент нь бүр илүү их ингээд ээж буй ингээд байглаасаа ингээд genetically юм юу байдаг гэдэг байхгүй юу? Генетикээс төрөлтөл таланттай төрдөг гэсэн үг шүү дээ. Таленттай байдаг. Тэгвэл тухайн хүнд мэдээж нөгөө нэг одоо юм суралцах процесс тааш нэг ингээд хөгжүүлэх юм чухал юм. Тэгээ амар хурдан сурдаг хүмүүсийн чинь л genius гэдэг байгаа юм шүү үгүй. Хурдан Сурсан нөгөө талент нь байж болох юм шүү. Эсэгтээс арга барил гэдэг талаас орж ирэхгүй ойлголт арга барил Эсвэл ингээ хурдан сойрох нь нөгөө талент нь авьяас нь байж болно шүү дээ. Ингээ хүн болгон ингээ өөрсөж байгаа тэгвэл тэр хүний магадгүй талент нь хурдан сурах. Тэгээ тэргээрээ ингээ амар олон талын зүйлийг сурч болно. Миний мэдхийн нөгөө нэг их сургуулиуд юунууд хүмүүс зардаад авдаг шүү дээ дурдаач нарыг. Тэгтээ дандаа talented people гэдэг үстэй. Тэр talented байх гэдэг бол баг хулаад тагтаад. Биднээс хэзээс genius people-ийг судлаач тэр авъя гэхгүй л байгаа юм. Тэр genuine хүмүүсийг авахгүй гэдэг тухай би нэг self development-ийн курсаа сонсч ирсэн байна. Тэр нь яагаад вэ гэхээр бид нар голдоо нөгөө юм баг команд болж ажилладаг. Genuine-ийг цугларчхаараа бүгд хоорондоо тэмцэлтэй байдаг гинэ. Би гэдэг. Тийм учраас юм дундад зэргийн talented хүмүүсийг авахаар ойлголцож ажилладаг гэсэн юм. Тэгвэл энэ дээр одоо нэг орхигдоод байгаа тэр нэг giftness гэдэг нэг төрөлхийн суу бэлэгтэй
гэх юм уу да монголоор. Тийм хүмүүс нь тэгэхээр genius talent хоёроос ялгаатай юу? Юу юм шиг giftness гэхээр чи юу төрөлхийн ухаантай хүмүүс. Хаалт гэхээр чи аяартай зураг зурдаг ч юм уу эсвэл одоо өөр дуулдаг ч юм уу би ерөөсөө тэр л та ларж ирээд байл л та. За тэгээд genius гэхээр эдгээр ингээд цогцлооцсон үнийг хэлж байгаа хэрэг энэ хоёрыг. Миний бодлоор одоо ингээд talent, giftedness, genius гэсэн юм гурван ойлголт нь за ингээд өөр ойлголт. Тэгтээ ингээд одоо ингээд talented хүн гэхдээ одоо бүх юм нь talent байх. Одоо giftedness гэдэг хүн бас ингээд бүх юм нь giftedness биш, genius гэдэг хүн бүх юм нь genius биш. Ингээд яг аль талбар аль чиглэлд одоо тэр хүн talent вэ, giftedness вэ, genius вэ гисээ хамаарат өөр байгаа юм шиг ингээд шүү. Одоо ингээд giftedness гэхээр за урлагийн хувьд одоо ингээд Mozart гээл ингээд байлаа. Тэр хүмүүс чи илүү ингээд арт тал руугаа ингээд giftedness байна шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс нь илүү нөгөө нэг science одоо физик мэдгч гэдэг юм уу. Тэр тал руугаа ингээд giftedness эсвэл юм genius байж болно л. Яг definition-ээр ингээд харах юм бол миний ойлгож байгаагаар бол genius гэдэг хүмүүс бол юм төрөлхийн сууц авьяаснууд. Энэнд бол бид нар яг тэр Da Vinci, Einstein, Mozart, Tesla гэдэг бүр юм одоо хүн төрөлхтний түүхэнд байх юм оц нээлтүүдийг хийсэн тэр агуу одоо судлаач хүмүүсийгээ бид нар genius гэж нэрлэдэг байгаа. Giftedness гэдэг нь төрөлхийн IQ өндөртэй. Угаасаа төрөлтөө л угаасаа жоохон тийм бусдаасаа илүү онцгой төрсөн. Talent гэдэг нь болохоор одоо жирийн энгийн хүн юмыг давтан хийсээр байгаад тэр зүйлдээ мэрэгсэн мэрэгжлийн хүн болж байгаа talented гэж байгаа байхгүй юу? Skill based talent гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр яасан хайдуна тэгэхээр одоо giftedness гэдэг болохоор одоо жишээ Mozart-ыг сая giftedness руу ингээд орууллаа л да. Гэхдээ Mozart-ийн IQ хэд байсныг одоо жишээ нь би мэдэхгүй. Бусдад нь ч гэсэн мэдэхгүй байна. Тэгэхээр giftedness гэдэг нь болохоор яг төрөлхийн IQ өндөртэй хүмүүс. Гэхдээ Mozart giftedness гэхээс илүү genius байсан баг. Яагаад вэ гэхээр Mozart-ийн тэр аялгау хөгжим 4 настайгаас ихэж тоглосон гэхээр IQ өндөртэй л байсан баг л та. Гэхдээ тэр хүн бүр ингээд бусдаасаа гоц онцгой хүн байсан байхгүй юу? Тэ? Тийм болохоор genius гэдэг төрөл рүү орох болов уу гэж би бодоод байна. Одоо жишээ нь хэрвээ гэхдээ talent болвол ингээд дахин өөрийгөө боловсруулж хөгжүүлсээр агаад ямар нэгэн зүйлдээ мэрэгсэн хүн болохоор talented гэж нэрлэж байгаа шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол баг talented хүн илүү дээр юм шиг. Яагаад вэ гэхээр тэр хүн тэр одоо мэрэгчлээ илүү нарийн хүчсхийн тулд ямар их өөрийнхөө шахаж дисциплинаар хичээнгүү хатуужилтай байж ээж тэр төвшөнд хүрнэ гэдэг чинь тэр мөн чанар чухал учраас түрүүн Чинзаа багш хэлснээр ажилд авахдаа talented хүн авъя гэдэг үгний цаана маш олон зүйлийг шаардж байгаа байхгүй юу? Нэгдүгээр мэрэгжилтэй илүү нарийн боловсроос эзэмсэн байх. Хоёрдугаар тэрийг эзэмших маш олон чадруудыг тэр хүн эзэмшсэн байх хэвээр. Тэгээд тийм учраас тэр үгийг бас ашиглаж хэрэглэж байгаа дуу л гэж ойлгож байна. Тэгэхээр болохоор одоо ингээд тодорхойлтууд нь арай өөр байгаа байхгүй юу? Яг одоо ингээд talent гэдгийг болохоор одоо миний ингээд уншсанаар илүү ингээд хэлсэнчлэн нөгөө нэг юм байглаасаа буюу ингээд төрөлхийн ингээд генетик суурьтай зүйл. Гэтэ ингээд тухайн одоо хүний бас ингээд суралцах юм процесснүүд чухал. Giftedness гэхээр одоо ингээд хөгжим амир ингээд сайн хөгжимчин байлаа гэж заавал ингээд IQ өндөртэй байх албагүй. Одоо giftedness одоо илүү ингээд оюун ухаан тал руугаа giftedness хүмүүст илүү ингээд IQ өндөртэй байх хэрэгтэй. Өөр одоо ингээд урлагч юм уу бусад одоо зүйл бүр ингээд харилцаан дээр ингээд giftedness хүмүүс байж болно шүү дээ. Leadership ч юм уу. Тэр хүмүүст болохоор заавал ингээд IQ өндөр байх шаардлага гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нь одоо нэг тухайн чиглэлээсээ хамаарат IQ шаардахгүй юм одоо зүйлч байгаа. Тэгээд genius нь болохоор бас ингээд энэ giftedness нь болохоор одоо ингээд төрөлхийн болон одоо ингээд тэрийг ингээд хөгжүүлэх юм хоёр юм аль альнаас нь ингээд хамаарж байгаа зүйл гэж үздэг байхгүй. Тэгснэ genius нь болохоор бас төрөлхийн одоо
бодлон одоо тэрийг ингээ хөгжүүлэх нь бас ингээ аль аль байна. Genius заавал ингээ бүр ингээ одоо төрөлхийн ингээ байгалаасаа юм genius байна гэсэн үг биш. Тэрийг бас ингээ хөгжүүлж болно гэсэн нэг тийм байсан. Тэгээд энэ гурыг ингээ тодорхойлохдоо ингээ зөвхөн одоо IQ-гаар ч юм уу биш ингээ хид хідэн юм шалгуураар ингээ үлдээд байгаа хгүй. Энд нь болохоор IQ шаарддаг юм уу, шаарддаг юм уу? Эсвэл ингээ байгалийн юм уу, яг ингээ хөгжүүлдэг юм уу? Гурав дахь нь болохоор яг амьдралын яг аль үе шатнд илүү ингээ илэрдэг. Дөрөвт нь болохоор ингээ яаж ингээ тэр хүмүүсийг ингээ нөгөө тодорхойлж үнэлхийн гэдэг юм зү. Тэгээд дөрөвт нь болохоор одоо интервеншн буюу тэрийг одоо нөгөө яаж ингээ хөгжүүлэх бий болгох юм гэдэг юм хид хідэн критеритэй. Тэгээд одоо жишээлбэл giftedness гэхээр одоо зөвхөн одоо оюухан тал руугаа илүү одоо нөгөө science ч юм уу, тэгээ физик ч юм уу тэр хүмүүс бол giftedness-ийг тодорхойлохын тулд ингээ IQ хэрэгтэй. Гэхдээ урлагийн хувьд ч юм уу заавал ингээ IQ-гаар болно гэсэн үг биш гэдэг нэг юм юунууд байсан. Критерианууд байсан тодорхойлж. Тэгэхээр танийхоор бол ерөн хүн бүр genius болох боломжтой юм байна шүү, тийм үү? Тийм. Хүн бүр одоо giftedness байх боломжтой, хүн бүр genius байх боломжтой. Тэгээд хүн бүр бас talented зүйл байгаа. Genetically одоо үндсэн talented зүйл байгаа. Угаасаа ямар талент гурвангийн байхгүй гэсэн утгатай л юм биш. Ер нь бол тий одоо ингээд бүх хүн geniusтэй, бүх хүн giftedness, бүх хүн talented-тэй. Гэхдээ тэр хүмүүс тэрийг одоо ингээд нээж чадж гин үү, одоо ингээд хөгжүүлж чадж гин үү гэдэг л асуудал байгаас биш. Бүх хүн ийм энэ гуруулаа байдаг. Ерөөсөө хүн болгонд энэ мөн чанарууд нь байж идэг. Тэрийг яаж илэрхийлж байгаа? Genius гэхэд биш үү? IQ өндөртэй биш мөртөөс хүн одоо нэг бараг нэг гинт нэг тэнэг санаа гаргаалт чинь ингээл бараг genius болчлаа. Тэрийг ч гэж одоо ингээд бусдын хувьд магадгүй тэнэгэж ихтэй ингээд энгийн санаанаас хүртэл ингээд амар зүгээр нэг одоо бизнес болоод нэг тийм хүрээ хязгаар бодлын юм хүрээ хязгаар дотор орсон байгаа шүү дээ. Тэр хязгаарыг давдсан тийм одоо биднээс зүгээр ихэнх хэмээг болоод ингээд тэгдэг гэж ойлгоцсон байдаг. Тэр нөгөө нэг хязгаарт баригддаггүй хүмүүсээс байж байна шүү дээ. Тэгээд гол зүйл нь бас ингээд environmental тийм нөгөө нэг хүрээлэн буй орчны юм соёлын ч юм уу эсвэл ингээд улс төр эдийн засаг ингээд хүрээлэн буй орчны юм одоо хүний нөгөө нэг харах үзэл бодолд нөлөөлж байгаа зүйл бас амар нөлөөлж байгаа л гэж. Тэгээ саяны ингээд энэ нэртний ч бодоод яг энгийн амьдрал дээр одоо тийм ч ухаантай хүн гэж одоо хэлэхээргүй байсан гэдэг бас юмуд байдаг шүү дээ. Ярианууд. Үнэхээр genius үгүй genius Ньютоны хэд хэдэн хуулиуд байна. Физик тийм алдартай нээлтүүд хийсэн мөртлөнгөөс яг нөгөө энгийн амьдрал дээр одоо тийм ч ухаантай юм шиг хүн байгаагүй талаар зөндөө олон ингээд нэг 10 жил тахад яригддаг байсан шүү дээ. Тэгээ genius байна гэдэг чинь ингээд хүний харж байгаагаар одоо бидний бодлоор хүн ийм байх ёстой гэсэн үг яг тийм тодорхойлолт орно гэж би бодохгүй байна л да. Миний бодож байгаагаар болоод genius хүн гэдэг бол яг нэг одоо хүн төрөлхтний түүхэнд гоц нээлтийг хийсэн хүн багхгүй юу? Гоц нээлт гэдэг чинь тэр салбартаа ямар нэгэн хувьсгал үзүүлэгч том нээлтийг хийсэн хүн болохоос биш тэр хүн бусад чиглэлээр одоо энэ хүн болгонтой мэдлэж инээлжлэх ёстой ч гэх юм уу бусдад адилхан байх албагүй. Тэр бол genius гэдэг тодорхойлолт биш шүү дээ. Би болохоор яг тэрэн дээр санал нийлж чадахгүй юм л да. Тэгээ түүнээс гадна биднэрт бүгдэнд нь genius байх боломж байгаа гэвэл одоо зүгээр ингээд дөнгөж жоохон бага хүүхдүүдийн IQ-гийн тестийг жишээ нь үзэхэд тэр хүүхд болгоны IQ-гийн тест өөр байгаа. Яг мэдээж тэрэн дээр ингээд environmental age out genetic гэж ярьж байгаа штэ. Гэхдээ бид нар бүгдөө өөр ингээд personality учраас бид нар бүгдэнд нь анханаас нь genius байх тэр тогтолцоо байгаа гэдэг бас амар өрөөсгөл юм шиг. Анхнаасаа бид нар тэр тогтолцоо байхгүй тэр нь генетик, орчин тойрны нөхцөл, гэр бүл, найз нөхөд гэдэг айгүй олон зүйлүүдэд бид нар ингээд хязгаарлагдаад явчихж байгаа болохоор бид нар бүгдээрээ genius болж чаднаа гэж хэлэх бол бас айгүй зөвхөн хүмүүсийг тайвшруулах гэж хийж байгаа өгүүлбэр юм шиг сонсогдоод байна. Миний бодлоор. Тийм. Түрүүн хэлсэнчлээ одоо ингээд хүн болон ингээл тэнэг санаа гараад. Гэхдээ тэр нь тэнэг санаа биш байгаа байхгүй. Ерөөдөө тэр гаргаж ирж байгаа зүйлийг нь одоо ололт нээлт гэж нэрлэдэг байгаа. Тэгээ өөрөөр энийг болохоор инновац гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Шин нээлт. Тэгэхээр тэр шин нээлтийг болохоор ингээ хүн болгоо нээж чадахгүй.
тийм байгаад байгаа байхгүй. Тийм болохоор энэ genius гэдэг ойлголт болохоор тэр инновац буюу тэр шин зүйлийг нээж гаргаж ирж чадж байгаа хүнийг нь болохоор genius гэдэг тодорхойлолт руу илүү оруулж өгöd байгаа. Тэгээ яг энэ article-ийн дотор болохоор юу гэж тодорхойлсон бэ гэх юм бол энэ giftness буюу одоо энэ суу бэлгтэй гэдэг одоо тодорхойлолт нь болохоор юу вэ гэхээр ингээд өндөр ийм оюун ухааны потенциалтай жишээ нь энийг ингээд хэмжихэд болохоор ийм стандарт тест юм уу IQ score эдрээр нь хэмжихэд одоо нэг дундаж төвшнөөс нэлээд дээгүүр байдаг гэдэг юм ойлголт гарч байгаа хгүй. Тэгээд энэ үеийг нь хизээ илрүүлдэг юм хэм бол эрт үед нь гэсэн үг. Ерөнхийдөө бага наснд нь. Тэгэхээр энэ giftness гэдэг ойлголт ерөнхийдөө ингээд насанд хүрсэн giftness байна гэдэг ойлголт ярихгүй байна шүү дээ. Бага наснд нь илүү яригдж байгаа ойлголт. Тэр төрөлхийн гэсэн үг. Тийм. За тэгээд дараа нь болохоор talent буюу avias гэдэг ойлголт байгаа шүү дээ. Тэгээ яхаа нөгөө нэг юу лээ? Нөгөө American talent лөө Mongolian talent гэнэ гэд шоутай холбоотойгоор нөгөө дуу, бүжиг, спорт гэдэртэй хүмүүс илүү холбож ойлгож магадгүй. Гэхдээ энэ talent гэдэг зүйл маань болохоор нэг зүйлийг жирийн түвшнээ хит дахин дагуулж биелүүлэх чадварыг эзэмсэн хүмүүсийг болохоор talent ингээд эзэмшээд тэргээ гүйцэтгэх чадвартай хүмүүс. Жишээ нь магадгүй ингээд сагсан бөмбөр авч чимэл ингээд кари 10-аас 3 оны шидлэг 10-аас 10 шидэхэд бол энэ бол ингээд talent байж болно. Тэгтэл жирийн хүмүүс энийг 10-аас 10 шидээд хичнээн бэлтгэл сурал хийгээд 9-ийг л оруулж чаддаг байж бас болно шүү дээ. Тэгэхээр энэ болохоор ингээд илүү talent өөр математик ч юм уу те хурдан хугацаанд бодож чаддаг тэрэн дээр ингээд бэлтгэл сурвал хийсээр байгаа ч гэдэг юм уу. Гэх мэт зүйлсүүд орж ирж байгаа. Тэгэхээр энэ болохоор илүү авч болдог одоо тийм талентуудыг хэлж байгаа. Гэтэ энд нь яг нэг хүний environment буюу нэг хүрээлэн буй орчин гэдэг гэх мэт зүйлсүүд ингээд хамааралтай гэсэн энэ одоо ур чадварыг авч болдог гэдэг ойлголтыг болохоор talent гэдэг зүйлээр болохоор илэрхийлж байгаа. Ингээд гэхдээ тэр ур чадвар нь дундаж төвчнөөс дээгүр гүйцэтгэлийг болохоор хэлж байгаа шүү. Talent гэдэг. За тэгэхээр ер нь бол giftedness болон talent чинь төрөлхийн гэхдээ үнийг өчөө илүү ингээд дээшлүүлэх боломжтой. Giftedness нь болохоор төрөлхийн, talent гэдэг нь болохоор чи нэг зүйлийг бүр ингээд мастер болоод бүр ингээд 100% биш 110% гүйцэтгэлтэй хийж чаддаг болохыг чинь хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр үнийг ингээд talentтай энэ зүйл дээр энэ field дээр энэ хүн ингээд talentтай байна. Энэ хүнийг энийг ингээд үнэхээр сайн эзэмсэн байна гэдэг тийм ойлголтыг гаргаж ирж байгаа гэсэн үг байна. Тэгвэл амьдрал дээр giftedness болон talent хүмүүсийг ингээд ялгах боломж байдаг уу? Тэрний өмнө одоо ингээд genius-ыг тодорхойлоод дуусгач. Тэнгүүд genius гэдэг хүн нь болохоор илүү тийм creative буюу зохион бүтээгч. Тэгээд илүү юм амжилтанд хүрсэн шинэ инновацлог зүйлийг бий болгож байгаа тухайн field юм уу нийгэмдээ одоо нэг нийгэм болон тухайн салбартаа ийм нөлөө бүхий тийм хүмүүсийг болохоор genius гэдэг ойлголтыг хэлж байгаа байхгүй. Шинээр юм зохион бүтээх, инновац хийх гэдэг ийм зүйлд нь болохоор илүү одоо genius буюу гоц ухаантай гэдэг хүмүүс. За тэгээд жишээ гэх юм бол одоо чинь genius гэдэг дээр жишээ нь Альберт Эйнштейн, Леонардо да Винчи гэдэг юм уу те ийм хүмүүс багтж байгаа бол giftedness болон talent гэдэг нь болохоор яг genius шиг тийм хүмүүс гэж хэлэхэд бол амар хэцүү байхгүй. Надад л ингээд genius-ийг зөвхөн ингээд creativity ч юм уу, innovation гэхээр ингээд тийм хайцглаад байгаа юмсан. Одоо ингээд genius буюу суу бэлэгтэй quantum гэдэг суу бэлэгтэй хүн гэдэг чинь ингээд харилцаан дээр хүртэл гэж болохгүй юм. Одоо leadership дээр. Одоо ингээд наана өмнө дээр чинь болохоор наад чиний яаж байгаас бас жоохон өөр байлээ. Чи тийм leadership-ыг яаж genius болгох гэж байгаа? Тэрийг жишээгээ хэлэлтэй тэгвэл. Одоо нөгөө genius дээр нөгөө юм нээлт одоо инновац байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгэхээр харилцаан дээр дээл карнер байх юм уу? Эсвэл нэг зохиолч нар байж болно шүү дээ. Айгуу гоё зохиолч нар бас энэ genius сэтгэлгээтэй зохиолч нар ярьж болно шүү дээ. Тий? Тэгвэл нөгөө юу амар хамгийн тийм харгиц хэсгийг удирдах ч гэдгээр нь алдтай ч юм лээ. Аашин гэж өгөхгүй. Арсехо. Гэмара гэж.
Бүр асуу таад бол тэрийг мөрччих. Ингээд л тэрийг бүр ингээ Хэдэн амар оны тийм үеийн тийм ер нь жоохон нэлээд дээр нэлээд дээр үеих жоохон Европ тал руу байх хэвээр. дундад 100 юм уу? Тэрнээс дээшээ юм уу? Эртний грек эдэр их үү? Westeros гэж яриад байгаа юм шиг. Цэсэр нөгөө вампирээс нөгөө хүн хин бэлээ. Дракула хүн. Ямар ч гэсэн нэг тийм лидер шиг нэг Гитлер чи авч Гитлер ч үлээ. Гитлерийг болохоор ингээ амар гос ингээ байлдан дагуулах чадвартай. скил айгуус тайтай гээд бүхэл бүтэн уус орныг ингээд орол тэр яриагаараа ингээд топогийн эргүүлээд дайнд оролцсон гэдэг. Тэгэхээр тэр хүн чинь зүгээр тайлант байгаас тээ. Тэр хүн чинь харилцааны ур чадварыг маш сайн эзэмсэн хүн л байгаас тээ. Хэнийг ч байсан өөрийнхөө үгэндээ итгэл үнэмшүүлэх чадвартай. Тэгэхээр тэр хүн яг нээлт гэхээс илүү тайлант байгаас тээ. Жишээ нь эртний ингээд янз бүрийн хүмүүс байж болно ш. Жишээ нь ингээ Орсын эртний нөгөө нэг хүн байж болно. Эсвэл бүр эртний гэх юм бол Жанади Арк ч юм уу те. Юли Цезар ч бас нөгөө нэг дор хит хэдийн юм зэрэг хийдэг байсан. Бас барыг genius байсан гэдэг үстэй. Хэдийн юм идэг байсан гэдэг. Ингээл нөгөө нэг ингээл инновац хийсэн, нээлт хийсэн хүмүүс ингээд genius гэж байгаа шүү дээ. Гэтэ миний яг хэлсэн нь угаас ингээл хүн болгонд боломж нь байгаа л гэж яг миний үзэл болох боломж нь байх. Хүн болгон фитнес боломж нь байх тэр хүмүүс ингээд чи тэгвэл одоо ингээд юм нээсэн юм уу? Одоо ингээд хүн болгоо ингээд инновачлаг зүйл ингээд хийж гинөө гэдэг дээр нь бодоод үзэхгүй юу? Харин тэгээ тэр хүмүүс чинь гол нь тэрийг ингээд одоо яг жишээ нь Эйнштейн шиг хүн хэдэн зуун жилд нэг төрж байгаа. Тэ. Яг тэр үед болж исэн нээлтүүд би бас нэг ийм лекц сонсч байсан байна. Нээлтүүд ийм давсаар явдаг гэх. Тэгэд яг тэр Эйнштейн байх үед бол амар лаглаа суудангууд байсан шүү дээ. Кюри, Эйнштейн, Тесла эдгээр чинь бүгд ингээд 90-100-ны өмнөөс яваад байгаа шүү дээ. Тэгэд дараагийн тэр давлгаа одоо хараахан болоогүй маш ойртож байгаа гэж ингээд сонсч байсан бохоггүй. Тэгэхээр яг тэр нөө технологи яг бэйсийн суурьнд бэлэн болоод тэгэхээр магадгүй тэрэн дээр нь бас тэр хүмүүс гарч ирж тэр инновацлог юм уу хийдэг багтаа. Гэхдээ яг тэр суудан дээр байгаа хүмүүс маань хэр олон жил хэр их төрсөн юм бэ гэдгээ бодоод үзэхээр амар ховор байгаа учраас бид нэр тэр хүмүүсийг суудан гоц авьяаснууд гэж нэрлэж байгаа юм болов. Тэгээ дээрэс нь ер нь ингээ өдөр тутмын амьдралд ингээ сатаахгүй зөвхөн ингээ хийж байгаа зүйлдээ илүү анхаарлаа төвлөрдөг хүмүүс байдаг юм шиг санагддаг шүү. Анхаарал нь илүү удаан төвлөрдөг. Одоо хин нэг нь одоо намайг юу гэж хэлсэн эсвэл одоо тэний ярьж байгаа хоёр хүний ярианд тийшээ ингээд одоо юу зохион бүтээх үү, юу хийх үү, энэ яагаад ингэдэг юм бол гэдэг ингээ асуултыг дандаа бодож идэг хүмүүс байдаг. Тэгэл нөө шиг хүмүүс Тэгэл нөө шүшүрт орж байхдаа ингээл шин санаа болдог гэдэг дандаа тийм үед ингээл явдаг бэл. Тэгэхээр дандаа бодоо явж идэг юм шиг санагддаг. Тэгээд яг тэрнээ нөгөө түрүү ярьсан шүү дээ. Тэр хүмүүс ингээд өөрийнхөө салбар genius байлаа гэд бидний харцаар тэр хүн ингээд бид нар шиг хүн байх албагүйгээр голцоо яг тэр genius хүмүүсийг ингээд одоо 90 тойрны хүмүүсийн ярианаас ингээд бэлснээс нь уншихад бол ерөн жоохон сонирхолтой айгуу дотгошоо. Тэр нөгөө Мари Кюри агаад хим физикийн Нобелийн шагналыг авсан ганц эмэгтэй хүн шүү дээ. Тэр хүн гэхэд тэр хүний тухай бичсэн ингээд юмсууд дээр бичгээд маш дотгошоо. Тэр хүний дотоод ертөнц нь маш юм гуйвалтай, зовлонтой, амар байсан гэж бичсэн байт юм лээ л дээ. Тэгэхээр ер нь магадгүй тэр хүмүүс барыг тэр аутизмтай ч юм уу магадгүй тэр хүмүүс ч хэмжээнээс байдаг гэж болно шүү дээ. Заавал бид нартай адилхан байх албагүй юм шиг. Тийм Tesla хүртэл нөгөө юу Tesla тэгж яриад идэв нөгөө нэг хүнтэй ерөөсөө ингэж харьцдаггүй ингээд тактатай яриад ингээд байж идэг хүмүүс байдаг. За баг зэргийн аутизмтэй гэж яриад байдаг шүү дээ. За тэгэхээр энэ ойлголтууд чинь ингээд айгүй бас ингээд маргаантай асуудал нь шүү дээ. Тэгэхээр энэ талаар ингээд би жоохон судалж үзэнгүүд ийм хэд хэдэн ийм юунууд TED Talk дээр нэг юм ярьжсэн нэг хүн байсаахгүй. Тэр чинь 2000
хэдэн онд юм бэ? 13 онд болохоор ийм TED-Talk гээд. Тэгэхээр ингээд хүн болго ингээ өөр ингээ IQ-тай, талентгүй байсан ч гэсэн тэр хүмүүс хизээ нэгэн цагт ингээ тийм success, инновацлог зүйл ингээ хийх нь айгүй өөр байдаг. Жишээ нь ингээд энгийн зүйлээс жишээ авах юм бол ингээд хичнээн он сурж исэн ч сургуулаа хайдаг. Эсвэл хичнээн ингээд safe буюу ингээ аюулгүй орчин бүх зүйл нь байсан байтлаа л сургуулаа хайдаг ч гэдэг юм. Ийм жишээнүүд ингээ байгаа. Тэрнээс гадна өөр юм unsafe байгаа хүүхдүүд нь хүртэл ингээд сургуулаа төгсч чадах нь чадахгүй ч ингээд байгаа. Тэгэхээр энэ ингээд success болон одоо амжилтанд хүрэх энэ инновац нь болохоор арай өөр юмнаас шалтгаалтай болов гэдэг юм ойлголттой гаргаж ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүн болохоор өөрөө нөгөө нэг юм багш багшааж байгаад ингээ хүүхдүүдэд ингээ анзаарахаар би яг ингээ энэ хүүхдүүдийг зөв төгөж чадж гин үү, би энэ хүүхдүүдийг зөв тийш ингээ чиглүүлж чадж гин үү, яагаад зарим нь амжилтанд хүрээ, зарим нь амжилтанд хүрч чадахгүй байгаа юм бэ гэдэг юм ойлголтоос болоод сэтгэл судлаараа ингээ часаа сураад ингээ судалгаа хийхдээ grit гэдэг юм ойлголтын талаар гаргаж ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр grit гэдгийг та нар юу гэж бодож байна? Юу байх боломжтой гэж бодож байна? Одоо ингээ амжилт буюу одоо энэ success-д хүрэх хамгийн чухал гэж энэ хүний судалгаагаар гарч ирсэн зүйл нь Уучлаарай төвчээртэйгээр өдөр бүр хичээлээ хийх аа. Урам зориг уу? Миний бодлоор урам зориг одоо passion гэдэг бас тэ урам зориг. Passion ч урам зориг гэдэг юм. Урам зориг болон ууштай байдлын нийлэмж гэж бодож байна. Одоо ингээд хүн ингээд удаан хугацааны ийм зорилготой ингээд байлаа гэж бодоход тэр зорилгодоо хүрэх хүртэл ингээд хичнээн удаан, хичнээн ингээд хэцүү зүйл, хэцүү ийм хүнд хэцүү ийм зүйл тохиолдсон ч гэсэн одоо өөрийнхөө тэр нөгөө хүсэл сонирхол болон тэр нөгөө спорт ч юу гэдэг вэ? тэгэхээр байгаа Хүсэл сонирхол болон тэгэхээр одоо ингээ grit гэдэг үг нь болохоор монголоор болохоор ерөөхдөө орчуулахаар одоо хатуужил гэж орчуулагдаад байгаа байхгүй юу? Гэхдээ яг англи хэлийнх нь өөртөө тайлбар төлөн дээрх одоо definition болохоор ерөөхдөө зориг болон шийдэмгий байдлыг болохоор хэлж байгаа. Тэгэхээр магадгүй ингээд success хүрэх одоо ингээд ямар нэгэн амжилтанд хүрэх инновац ингээд бий болоход хүмүүсийн ингээ хамгийн нэн тэргуунд ингээд тавигдах зүйл нь магадгүй энэ зориг болон шийдэмгий байдал буюу тухайн зүйлийг одоо аван автлаа тэмцэх. Тэгж бодох юм бол энэ бас ингээд амар боломжтой байх зүйл байгаа байхгүй яа. Жишээ нь ингээд Tesla-гийн түүх гэдэр дээр ч нөгөө нэг ингээд айгуу болоод ингээд дампуурч янз бүрийн болж ингээд тэгдэж штэ. Жишээ нь ингээд Amazon-ы захирал өдрүүд бүгд л ямар нэгэн тийм хэцүү зүйлүүд ч байсан, болохгүй зүйлүүд ч байсан ингээд би бууж өгөөгүй ингээд тэрний хөдлөө твцсэн гэдэг тийм шалтгаанууд тайлбарлаж байгаа штэ. Наадах чи илүү тууштай байдал гэж орчуулвал тэр хүртлээ ингээд тэмцэх гэдэг зүйл нь гарч ирэх юм. Зориг байгаад тэр хүн чинь тууштай байж чадахгүй хүрч чадах юм. Зориггүй нь туушгүй байх юм уу? Тэгвэл дисциплин грит хоёрын ялгаа нь юу вэ? Сонирхол болон тууштай. Харин яг бодчихлаа. Дисциплин грит хоёрын ялгаа нь юу вэ? Юу гэж бодчих. Би тэрийг хавцсан л та. Надад байгаа юм жаа. Хамар юу гэж бодож байна? Юу юм шүү. Грейд гэдэг нь илүү том зүйл рүү ингээд чиглэсэн тухайн үеийн ингээд байнга ингээд авч яадаг ингээд тодорхой зорилгын үүдэндээ тэгвэл дисциплин гэхээр ингээд яг юм жижиг юм би өдөрт нэг цаг ном унших гэсэн бол тэрийг хийдэг. Одоо тийм дадал зуршил гэдэг зүйл. Хантиж бодож байна. Би хариулт хэлэхгүй. Энэ загч одоо ингээд хатан гэхээр ингээд хүмүүс нэг зүйлийг илүү ингээд тууштай одоо ингээд дисциплинтэй байх гэж ярьдаг шүү дээ. Тэгээд дисциплин гэдэг нь илүү одоо ингээд хүн ингээд нэг зүйлийг хийгээд одоо ингээд шантарлаа гэж бодъё л да тий. Гэхдээ тэр хүн дахин эхлэх тэр чадварыг ингээд сатдаг бат буюу дисциплин гэдэг. Дахин эхэлж чадах гэсэн. Одоо тэр хүн магадгүй дундаа хэдэн удаа фейлдэж хэдэн удаа шантарч болно. Гэхдээ тэр зүйлээ ингээд дахин эхэлж чадчихэв. Эдгээс харилцаж байна. Одоо дисциплин буюу одоо сахилга бат чинь болохоор өөрийгөө контролдох одоо зан үйл болон сэтгэл хөдлөл хийж буй үйлдэл бүгдийг нь ингэж нөгөө нэг тогтвортой ингэж байлгах тийм чадрыг хэлээд байгаа. And grit нь болохоор тэр илүү тэр тогтвортой гэхээсээ илүү зөвхөн тэр
удаан хугацааны тэр нэг гол буюу тэр гол нь шаардлагатай гэсэн бүх зүйлийг хийх чаленж одоо хийж ийн одоо ямар нэгэн бэрхшээлийг даван туулж ийн шаардлагатай бол дисциплин буюу одоо тэр сахилах бат гэдэг зүйлийг гаргаж олж ийн гэдэг ч юм уу тий. Гих зүйлийг хэлж байгаа. А ер нь бол ингээд хариу нь болохоор яг ингээд цогт ингээд сонсоод бодох юм бол яг read гэдэг бол хатуу жил гэж орчуулагдаж байгаа тий. А дисциплин гэдэг чинь бас нэг төрлийн бас хатуу жил юм шиг байгаа байхгүй юу. Тэгээд яг ялгаа нь юу юм бэ гэсэн чинь дисциплин гэдэг нь болохоор ийм short term яг өнөөдөр яг чи босоод өөртөө хийн гэсэн зүйлээ хийх яг тэрийг ингээд байн хийх habit үүсгэх нэг тийм процесс болчихж байгаа. А grit гэдэг нь яг амраагийн хэлсэнчлэн тийм long term өөрөө хүсэж байгаа зүйлийг авах тэр туужил тэрнлөө тэмүүлэх тэр хүсэл зоригийг хэлж байгаа байхгүй юу. А тэгэхээр баг дисциплин гэдэг нь grit-ийн нэг хэсэг нь болж явах юм шиг. Маш олон дисциплиныг өдөр болгон гаргаж яж long term grit-ийг авах юм шиг үлээ. Тэгж явсан. Тэгээ сайн хэлсэн шүү дээ нөгөө өөрийгөө Тийм. Тэгэхээр яг энэ дээр нөгөө нэг амжилттай байхын тулд grit байх хэрэгтэй гэдэг нь амар чухал болчихж байгаа юм билээ. Яг тэгэхээр дисциплин байна гэхээр чи окей чи дисциплин байна өдөр болгон show up хийж гэн тэр habit-ийг үүсгэж гэн гэдэг ингээд юм амар short term юм болчихж байгаа юм шиг. Grit bag гэж хэлэх юм бол бүр ингээд дуустал юм аваа автал тэр бүр хэдийн ч хугацаа ингээд зарцуулсан бай түнлэгээ хүрэг тэр өсөл эрмэлслийг гаргаа гэсэн утгатай болж байгаа юм шиг байна. Тэгэхээр харин grit нь яг за нэг өөр болохоор perseverance буюу ингээд ууштай байдаг. Өөр үгээрээ grit гэдэг үгийн талаар л ярьж байгаа шүү дээ. Харин grit нь тэр үгтэй л ер нь Тэгэхээр одоо ингээд ийм байгаа байхгүй юу? Би нэрээ энэ дээр нэрээ иймэрхүү зүйл болж ирсэн. Ингээд нөгөө нэг ингээд хүнд ингээд хамгийн чухал скиллүүдийн нэг нь юу гэхээр нөгөө нэг хэлний скилл гэж. Одоо хүн ингээд тухайн зүйлийг яг зөв илэрхийлэх тэр үгийг л ингээд сонгох хэрэгтэй байдаг. Жишээ нь ингээд хичнээн синоним буюу ингээд одоо ойролцоо утгатай үг байсан ч тэрний ашиглах байдал болон утга илэрхийлэм чинь өөрчлөгддөг болохоор хүмүүс нөгөө нэг зөвхөн тухайн өөрийнх нь илэрхийлж чадах тэр үгээ ингээд амар сонгодог болохоор тэгэхээр магадгүй энэ хүн grit гэдэг үгийг ашиглаж тэр бүх үгийг одоо тэр зорилготой хүрэх шаардлагатай бүх зүйлийг илэрхийлж байгаа одоо зүйлийг илэрхийлж чадах үг нь байсан болохоор grit гэдгийг сонгож авсан. Тэрний дотор нь одоо нөгөө нэг power ч юм уу тий хүч чадал, passion, хүсэл тэмүүлэл, perseverance одоо хатуу чанга байдал гэх мэт зүйлүүдийг ингээд оруулж ирж байгаа юм аа гэдгээл хэлж байгаа гэж би бол бодсон. За тэгэхээр магадгүй ингээд success хүрэх шаардлага бол тэгээд одоо бидний хувьд бол grit буюу одоо зориг, хүсэл тэмүүлэл, хүч тэнхээ одоо юу гэдэг нь тий. Яг монголоор болохоор одоо яг юу гэж хэлэх нь бол бас яг энэ үгийг шууд юу гэж хэлэх бол бас амар ингээд эргэлзээтэй л юм л та. Гэхдээ одоо энэ бол ингээд илүү юм subjective байдлаар байгаа шүү дээ. Тэнгүүд яг тархитай холбоотой та нарт ямар нэгэн фактууд байгаа юу? Яг neuroscience-тай холбоотой. Жишээ нь би энэ дүү орж ирж байна. Тэгээд холбоотой яадаг гинэ. Жишээ нь би бас ингээд нөгөө нэг магадгүй ингээд хүмүүс ярьдэн штэ амар эртнээс ингэж ярьж гисэн нэг хүн тархиа 100% ашиглах юм бол бараг бурхан болно гэдэр гээл те. Тэнгүүд хүмүүс зөвхөн тархиныхаа 1% л ашигладаг гэдэр гээд. Эсвэл өөр нэг жишээ нь цуу яриа нь юу гэх юм бол Эйнштейн эдэр болохоор нэг тархиныхаа хэмжээ илүү том байсан эдэр гээд. Тэгээ бас нэг юм уншижсэн болохоор Эйнштейний тархиныхаа нь одоо prefrontal cortex буюу одоо их тархины урд хэсэг нь болохоор илүү том хэмжээтэй байсан дунд хүмүүстэй харьцуулахад гэж бол уншижсэн байхгүй юу? Би бас нэг судалгаа уншсан чинь ингээ IQ өндөртэй хүмүүсийн cortex, prefrontal cortex-ийн хэмжээ нь арай том байсан гэдэг тийм MRI-гээр харсан чинь. Тэгэхээр ч нөө юу яах юм шүү. Илүү ингээ ухаантай байгаа хүмүүс ч одоо нөгөө neuroplasticity буюу одоо нөгөө нэг нейронуудын одоо бүтцийн өөрчлөл байгаа штэ. Тэр нь ингээд айгуу сайн хөгжсөн хүмүүс бүтцийн өөрчлөл гэж бүтцэн ингээд одоо гэх юм уу? Бүтцэн энэ ондоо? Тэгээд ондоо биш одоо ингээд илүү тийм их холбоо үүсгэсэн байдаг. Neuroplasticity ихтэй хүмүүс илүү ухаантай байгаад байна.
Тэнгүүд gifted-нess хүмүүс нь болохоор төрөлхөө ингээд тийм neuroplasticity ихтэй. Гэтэ бид нар бас амьдралын туршид ингээд одоо ишийн зүйл сурахдаа бас нөгөө энэ neuroplasticity-га бас эсэх боломжтой байдаг. Тэгэхээр чинь одоо бүгд ингээ neuroplasticity гэж яг юу вэ гэдэг талаар ярих хэрэгтэй болж байгаа хгүй. Тэгэхээр хүн ингээд суралцах үйл явцад одоо ингээд нейроны эсүүд маань болохоор ингээд ургаад гэх юм уу те мод шиг ингээд мөчрлөж салбарлаад бие биенийхээ өөр нейроностой юм connection үүсгээд хөгжихийг болохоор хөгжихийн үйл явцыг болохоор neuroplasticity гэж хэлж байгаа зү. Аха. Тэгэхээр энэ илүү нөгөө суралцаад ингээд цаашаа ингээд хөгжих тарих маань илүү ингээд хөгжих тусам neuroplasticity маань ингээд ихсэн. Тэгэхээр энэ суралцах гэдэг үйл явц маань өөрөө нөгөө нэг илүү хурцтай жирийн үнээс илүү хурцтайгаар ингэж өсч идэг гэдэг юм нэг юм гифтнес буюу одоо энэ төрөлхийн гоо совистой хүмүүсийн юм нэг юм судалгаа гэдэг юм сайтнаас судалгааны газрын сайтнаас харахад бол ингээд одоо тийм төрөлхийн IQ өдөртэй хүүхдүүд нь магадгүй ингээд тархиныхаа урд хэсгийн илүү ажилтдаг дээрэс нь нөгөө нэг илүү тархины идэвхжил өндөртэй тийм пластицити нь болохоор дундаж хүнийхтэй харьцуулахад болохоор одоо нэг суралцах үйл явц нь илүү ингээд хурцтай байсан гэдэг ялгаа гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд IQ одоо ингээд нэг амар чухал биш юм шиг мөртлөө бас ингээд IQ амар ингээд хамааралтай юм шиг ингээд болоод ирж байгаа. Гэхдээ яг суралцах тархиа хөгжүүлээд одоо ингээд genius ч юм уу талент ингээд үүсгэхийн тулд тэгэхээр би та нар ингээд Тэгэхээр юу эхлээд IQ гэж юу вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй юм. яг тэгхэн ч хайсаа. Гэхдээ ерөнхийдөө IQ-гийн тест болохоор ингээ өгч ирсэн байхгүй юу. Тэгээд ийм IQ-гийн судалгаануудыг харахаар хүн амын ерөнхийдөө дэглэн хувь нь болохоор ингээд 90-109 IQ-гийн оноотой байдаг гэсэн юм нэг судалгааны сайтаас байхгүй юу. Ингээд International IQ Test.com гэдэг сайтаас харахад та нар иш орж харж байна уу те? Харж байна. Тэрнээс гадна хүмүүсийн ингээд наслаар наваад үзэх юм бол байгаа шүү дээ. Одоо энэ жишээ нь эн чинь дандаа ингээд энэ сайт руу орж IQ-гийн тест өгсөн хүмүүс байгаа шүү дээ. Дээрэс нь энэ сайт нэг төлбөртэй болохоор хүмүүс илүү үнэн өгсөн байх магадлал амар өндөр, хуурамчаар биш. Тэнгүүд 18-наас бага насныхан болохоор ингээд энтхийн average-ээр болохоор дунджаар болохоор 100-аас бага байгаа мөртлөө 18-аас 39 насных болохоор хамгийн өндөр байгаа байхгүй дундаж IQ-ны оноо. Тэгээд тэр нь ингээд баг багаар 40 наснаас 80 нас ингээд даваад ирэхээр ингээд баг багаар ингээд буурал явж идэг. Тэгэхээр магадгүй яг IQ-гийн тестүүд маань өөрөө болохоор энд нэг зүй тогтол ямар нэгэн учиршилтгааныг олоход чиглэсэн байдаг шүү дээ. Ерөнхийдөө энэ нэг проблем нэг асуудлыг шийдвэрлэх одоо тэр нэг скил дээр нь дөөрөлж энэ оноог үнэлээд байгаа хгүй IQ-гаар үнэлээд. Тэгэхээр та нар IQ маань болохоор хэр одоо энэ тархины хөгжил чухал гэж бодогдож байна. Олон IQ-г хөгжүүлж болно шүү дээ. IQ гэдэг нь яг нөгөө problem solving, асуудлыг шийдвэрлэх, асуудлыг ингээд IQ-гийн тестүүдийг ер нь бол бид нар бүгдөө ямар нэгэн байдлаар амьдралдаа харж исэн баг л та тий. Тэгээд ингээ харахад болвол ингээд амар юм сонирч юм шиг өсөд идэг штэ. Тэгээд тэр нь бол яг ингээд иймэрхүү асуудлуудыг яаж шийдэх тэр арга барилыг болдог, юмыг сэтгэн бодох чадрыг хөгжүүлдэг тийм асуудал болдог байдаг. Тэгэхээр түрүү ярьсанчлан giftednessтэй хүмүүс бол төрөлхийн IQ өндөртэй хүмүүс тиймэрхүү амьдрал тохиолдох тийм сонин содон асуудлуудыг хурдан шийдвэрлэх боломжтой гэсэн үг. Энгийн хүмүүс бол тэрийг хөгжүүлэх боломжтой. Яг нөгөө neuroplasticity-гээр түрүү ярьжсэнчлэн яг сурах чадвараараа тэр асуудлыг шийдвэрлэх чадвараараа хөгжинэ гэсэн үг. Тэгээд бодохоор би одоо та хэдээс бас нэг юм асууя. Одоо яг ингээд бид нэр энгийн хүмүүс одоо ингээд IQ-г хөгжүүлэхдээ суралцаж хөгжүүлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр суралцж байгаа байдал нь imitating буюу хин нэгний даган дуурайж суралцсан хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тэ асуудлыг шийдвэрлэх юм аа. Аха. Тэгэхээр өөрөө асуудлыг шийдвэрлэж тэрийг гаргаж байгаа одоо тархины хэсгүүд ажиллаж байгаа юмыг imitation хийж суралцж байгаа тархины хэсгүүд ажиллаж байгаа хоёр одоо тархины аль одоо активац болж байгаа хэсгүүд нь нэг хэсгүүд активац болоод байгаа мó өөрөө хэсгүүд активац болоод байгаа мó Би энэ юмыг даган дуурайж сурах өөрөө ингээд тэрийг сэтгэн бодох хоёр. энэ дээр нэг судалгаа уншсан чинь одоо ингээ IQ өндөртэй хүмүүсийн нөгөө нэг decision making оролцож байгаа хэсгүүд болох нөгөө нэг prefrontal cortex тэгээд
гэдэг нөгөө нэг дунд тархины хэсгүүд болохоор илүү тийм өндөр түвшил үзүүлж исэн гэж нэг уншижсэн байна. Тэгэхээр энэ нөгөө нэг icon магадгүй нөгөө нэг шийдвэр гаргалтанд нь илүү чухал нөлөө үзүүлдэг одоо хэмжих нэг чинь байж магадгүй байх гэж би бодчихсон. Тэгэхээр ер нь IQ гэдэг чинь тухайн үнийг сэтгэн бодох чадвар буюу одоо нэг шийдвэр гаргах нь хэр оновчтой байх вэ гэдгийг үнэлдэг үзүүлэлт. Ерхөөдөө Үгүй юм байна шүү. icon болохоор нөгөө нэг асуудлыг шийдвэрлэх скиллийг үнэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр чи IQ миний бодлоор бол нөлөөлнө тархины хөгжилд. Хамааралтай. Би нөгөө хамааралтай тэгээ таны асуусан асуулт нь Миний асуулт. Өндөртэй багтай хүмүүс одоо ингээд тархины аль хэсэг нь илүү идэвхжиж юм орж ийн гэдгийг ингэж харж болохоос биш IQ яг тархины хөгжилд нөлөөлнө гэж ярих юм тийм шүү. Одоо ингээд тархины хөгжлийг л үнэлж байгаа. Одоо тархины хөгжил буюу тэр хүний сэтгэн бодох одоо ингээд шийдвэр гаргах чадварыг үнэлж байгаа хэрэгсэлтэй өөрөө үнэлж байгаа зүйл нь болохоор ингээд IQ тест байгаа шүү дээ тий. Тэгээд хата миний нөгөө яриад байгаа юм болохоор одоо giftedness хүмүүс нөгөө төрлийн IQ сайтай хүмүүс ч юм болохоор яг нөгөө зэрэг одоо ингээд imitation хийж сурахгүй нэр штэ тий. Тэгэхэд нөгөө бусад хүмүүс ингээд тэр одоо энэ тестийг ингэж бодож гаргаж зөв нь энэ юм байл таа гэх тэрийг ингээд сураад тэр чинь imitation штэ. Imitation дээр basing learning гэхгүй base learning гэдэг. Тэгэд imitation хийж сурж байгаа үед чинь тархины жирийн сурж байгаагаас тархины өөр хэсгүүд активац болж байгаа штэ. Тэгэхээр анхнаасаа giftednessтэй хүмүүсийн тархины ажиллах чадвар imitation хийж IQ-гаа сайжруулж байгаа хүмүүсийн тархины ажиллах чадвар хоёр за сүйдээ явандаа адилхан болж магадгүй ч гэсэн ихийн хэсэгтээ өөр байхаар юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Ойлгож байна миний Ойлгож байна. Угаасаа imitation based learning хэсэг дээр активац болдог тархины хэсгүүд чинь зүгээр learning хийж байгаа тархины хэсгүүд хоёр ч өөр хэсгүүд активац болж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ та нар from өөрсдийнхөө ингээд хувийн туршлагаас бодоод үзэхэд би яг жоохон бахтаа ингээд IQ тестийг бол ингээд эхлээд өөрөө хийж үзэн тий. Тэгээ чадахгүй байгаа одоо жишээ нь африкч эднэр тэр IQ тестийг яаж бодож байгаа хараад imitate хийгээд ийм бодлогуудыг ингэж боддtiin байна гэд сурч байгаа байхгүй. Тэрийг бол imitation based learning юм байна гэж би ойлгоод бодоод байгаа байхгүй. Тийм үстэй тий. Би хүний хийж байгаа хараад ийм төрлийн бодлогуудыг ингэж боддtiin байна гэж бодож байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг тэр үед миний сурч байгаа процесс миний өөрөөр ингээд тархины хэсгүүд ажиллаж исэн гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэхээр анхнаасаа тэр IQ өндөртэй IQ тестийг боддог хүмүүсээс миний тархины өөр хэсгүүд активац болж байгаа. Тэгэхээр яг анхнаасаа тэр хүмүүсийн тарих бас өөр байгаа байхгүй юу. Тэр юу болов л гэж бодчих яг өөр байгаа гэж батсан юм ушаагүй л дээ. Тэгэхээр одоо ингээд суралцаалахаар ерөөдөө ингээд IQ нөхсөн гэдгийг нь бас нөгөө нэг энэ судалгааны дээр нь статистик дээр ингээд харагдчихсан байхгүй нөгөө нэг. За тэгэнгүүт болохоор ингээд илүү ингээд одоо юм зохион бүтээж байгаа бодож байгаа бодлого боддог хүмүүс нь гэх юм уу тэр чиглэлийн одоо инженеринг чиглэлийн хүмүүс нь болохоор илүү юм IQ өндөртэй математик компьютер. Тэгвэл одоо илүү урлаг соёл олон боловсролын чиглэлийн одоо хүмүүстэй харьцдаг мэргэжлийн хүмүүс нь болохоор IQ нь болохоор илүү дунд чинь нөгөөдөөстэй харьцуулахад арай бага утсаа хгүй юу? Энэний шалтгаан та нар юу гэж бодож байна? Нэрагч хэлээрээ. Ер нь бол IQ өндөртэй одоо энэ юугаа гарган тий юм ба. Подкаст нэрээ тий. Тэгэхээр ингээд IQ өндөртэй салбаруудыг нэг харахад ерөнхийдөө architecture, engineering, natural science гэдэг голтой юмыг ингээд шинээр одоо асуудлыг шийдвэрлэдэг, шинээр юм хийдэг тийм салбарын хүмүүс нь IQ өндөртэй гэж гарч байгаа байхгүй юу. Гэхдээ одоо бусад салбарын хүмүүс болдвол ингээд IQ багтай ингээд тэрэ гэж байгаа биш. Мэдгүй би нэг юу гэж тайлбарлах мэдгүй байна. Юу гэж бодчих юм манайхаа. Би IQ-гийн яг эсрэг одоо ингээд IQ-гийн эсрэг ингээд баланс байгаа л гэдэг зүйлээр хаам шүү хүнд. Давхар IQ байгаа гэж. Тэгэхээр ингээд математик хүмүүс жишээ нь ингээд инженер хүмүүсийг жишээ авч болно шүү дээ. Одоо жишээ нь ингээд IT-ийн инженер гингөө та нарт ингээд таньдаг хэрэг IT-ийн инженерийн захимал ер нь жоох юм жижиг дуу өдөржингөө нэг юм компьютер дээр суурсан
хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсийн ингээд ерөөдөө л ингээд юмнуудаа ингээд байн ингээд сураад одоо нөхцлөөсөө шалтгаалаад ингээд байнга сураал тэр шин зүйлээ дагаж нөгөө нэг ингээд юмнуудыг хийж байгаа болохоор илүү нөгөө нэг суралцах процесстэй хамаартайгаар IQ нь илүү жоохон өндөр болцсон. Гэхдээ EQ нь болохоор арай бага ч юм тий хүнтэй харилцах байдал нь арай муу. Тэнгүүт нөгөө хүмүүс болохоор илүү IQ гэхээс ил одоо нэг хэвийн зүйлүүдээ ингээ байнга ингээд ерөнхийдөө ашиглаж болдог. Суралцахын хувьд суралцсан. Гэхдээ энэ дээр илүү нөгөө нэг юм өөрийгөө илэрхийлэх буюу тэр нөгөө impression EQ-тэй хамааралтай болохоор EQ-гийн хай скиллийг илүү өндөр хөгжүүлснээс болоод ийм хүмүүсийн ангууд одоо EQ гэж юм байдаг. Энэ болохоор ингээд social science юу гэдэг ярихгүй ярина. Нөгөө талаас нь EQ талаасаа шууд ярина. мэржлээс шалтгаалаад ингээ IQ нь өөр байгаа. Гэхдээ ингээ хүмүүс суралцаад их хамаал нэмдэг гэдэг би эхний нөгөө жишээг хэлсэн шүү дээ. Нөгөө ингээд хүмүүс суралцаад тусам ингээ статистикээр ингээ харах хамаал ингээ IQ нь улам нэмэгдээд байна. Гэхдээ энэ IQ нь илүү суралцахтай холбоотой ингээ үнэлдэг үнэлэмж болохоор ингээ нөгөө нэг шин технологи ингээ шаардлагатай болохоор бид нэр тэрийг сурч иж нөгөө нэг ашиглах шаардлагатай болж байгаа одоо салбарууд байгаа байхгүй. Жишээ нь ингээ math, computer science тэгээ инженеринг шин технологиг бид нөгөө нэг хийж ээж л тэрийг ингээд нэвтрүүлэхээс өөр аргагүй болохоор бид нэг ингээд байнгын суралцангаа юм хийдэг болохоор ингээ IQ-гийн чадвар нь болохоор оноо болохоор илүү өссөн. Гэхдээ art design болохоор илүү суралцсан гэхээсээ илүү хүнтэй нөгөө нэг илүү ингээ харилцааны ур чадвар нь илүү хэрэгтэй байдаг болохоор тэр чадвар илүү хөгжүүлснээс болсон гэдэг юм шалтгаанаа гаргаж ирээд байгаа. Тэгэхээр нөгөө нэг одоо чинь энэ дээр харагдаж байгаагаар бол жишээ нь high school-ийн ингээ хүүхдүүд бүгд мэрэгчлээ сонгоогүй байгаа нь болохоор ингээд магадгүй энэ хамгийн average буюу дундаж байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүт энэ чэнээсээ шалтгаалаад тухайн хүн ямар чиглэлээ сонгоно тэр чиглэлээ шалтгаалаад EQ буюу одоо нөгөө нэг энэ ч нөгөө нэг товтлсон дэлгэрэнгүй нөгөө emotional content буюу нөгөө нэг бусдын нөгөө нэг одоо харилцааны ур чадвартай л холбоотой шүү дээ. Тэгэхээр энэ харилцааны ур чадвараа жишээ нь хамгийн их жишээ ингээ ашигладаг нь болохоор нөгөө education-ийн салбар шүү дээ. Боловсролын салбар олон хүмүүстэй харилцдаг, олон хүүхдүүдтэй харилцдаг гэдэг шалтгаанаар дээрэс нөгөө нэг зүйлийг байнга давтаж заадаг болохоор тэр хүмүүс нөгөө нэг суралцах шалтгаан нь илүү бага. Гэхдээ яг нөгөө нэг тухайн хүмүүстэй зориулсан нөгөө сургалтын арга барил өөрчлөөд шинэ зүйл оруулах гэсэн тэр хүмүүст хамгийн чухал шаардлагатай скил нь EQ болохоор IQ нэг шаардлагагүй болохоор төмөрс нэг нэмэгдэхгүй. EQ чинь юутай холбоотой, эмпатитайгаа холбоотой юу? Тийм, ерөнхийдөө бас эмпатитай холбоотой. Эмпати чадварууд нь өндөр болоод хөгждөг. Тэр талын юмнууд нь сайжраа явдаг. Ийм чадварууд сайн байдаг гэдэг. Ерөнхийдөө нөгөө бусдын сэтгэл хөдлөлийг болохоор илүү мэдрэх чадварыг болохоор EQ гэдэг оноогоор нэлээд юмсын нөгөө нэг учир шалтгааныг нь болохоор шийдэх одоо чадвар нь болохоор IQ гэдгээр нь болохоор үнэлээд байгаа болохоор ийм өөр байгаад байгаа. Тэгээ би нэг гоё жишээ ярьчих уу. Кёотод нэг ийм баяна ярьдаг жишээ. Сармагчингуудын донд туршилт хийсэн юм байна л да. Тэгээд яасан чинь тэр сармагчингууд донд ингээд туршилтаар ингээд судлаад харсан чинь эхлээд тэр групп сармагчингуудын донд хамгийн хүчтэй нь одоо энэ групп сармагчингийн одоо юу нь болох байх гээд одоо босс нь болох байх гээд ерөнхийдөө судлаач нар тэгж бодсон юм байна л да. Тэгээд нөө сармагчингуудаа нэг ийм хашаанда хийгээд social communication-ыг судлаад үзсэн чинь бусад ингээд монкинуудаа сармагчингуудтайгаа хамгийн их олон гэж очиж харьцаж юу яадаг. Тим сармагч нь нөгөө нэг сармагчингаа групп дотор толгоолоод гэсэн гинэ. Хамгийн эмпати өндөртэй нөө. Би эмпати өндөртэй. Хүч чадал ихтэй гэхээсэл Одоо хүн дээр ч гэсэн яг лидерүүд нь EQ өндөртэй байна. Nice. Тэгэхээр ерөөдөө IQ, EQ хоёр ингээ байнгын өөрчлөгддөг нөгөө нэг experience илүү нөгөө based болохоор тэгээ хүн суралцаад их юм бол IQ-г өсгөл болоод байна. Харилцааны ур чадвараа нэмэх юм бол бас ингээд EQ нь болохоор ингээд илүү өсдөх тийм чиг хандлагатай байх нэ. Тэгэхээр одоо ингээд хүний нөгөө нэг genius буюу одоо ингээд амжилтанд хүрэх ингээд шаардлагараас ингээд тодорхой юм бол бас ингээд IQ болон EQ-гийн скор маань болохоор нөлөөлөх хувьд бол нөлөөлөгч шууд бас ингээд илэрхийлж чадахгүй байгаа байхгүй юу?
Тэгэхээр одоо ингээд буцаад ингээ орохын тулд одоо ингээ грит буюу тэр нөгөө нэг тесэр төвчээр зориг шийдэнгээ байдлыг ингээ гаргахын тулд ингээд айгүй ингээ хэцүү юм зовлонтой нөхцөл байдал үүсэж байгааг баггүй юу? Тэр зовлонтой бүхэн чинь болохоор нөгөө нэг одоо сүүлийн үеийн судалгаанууд дээр болохоор нөгөө нэг effort холбоотой юм motivation эсвэл decision making одоо шийдвэр гаргалттай холбоотой судалгаанууд гэдэг. Жишээ нь ингээд ингээд хулганд ингээ хоёр тийш явах зам байгаа. Нэг замд нь болохоор ингээд арай бага шагналтай одоо нэг нөгөө тал нь болохоор арай их шагналтай. Тэнгүүд хулган эхэндээ болохоор тэр хоёр аль алинлөө ингээ явж үзэл уугаад байж байгаа сүл рүүгээ болохоор дандаа нөгөө нэг их устай их шагнал авах. Тэр зүйл рүү ингээ явдаг. Тэнгүүд Амтнаас яриадхөө. Яг ойлгож чинь тэгээ. аха. Тэр амтны судалгаан дээр болохоор нөгөө нэг одоо шийдвэр нь хэрхэн өөрчлөгдөх гэдгийг харахад бол нөгөө нэг effort буюу ийм цохимлоор effort үүсгэж байгаа байхгүй юу? Урд нь ингээ хан тавиад их шагналынхаа нь урд нь. Тэгэхээр тухайн амтан маань болохоор өөрөө тэр ханаар ингэж авирчээж тэр шагналаа авна. Тэнгүүд та нар алийг нь сонгоно гэж бодож байна. Их шагналтайгаа ингээд ханы даваад очихуу эсвэл гэс ингээ баг шагналтай руу очиол аваад ойл арай ашигтай биш үү? Хан давж зовжсноос гэдэг нь Хан даваад их шагнал авах юм байгаа үстэй. тэгэн л тэгхтэй өгшөө тэгэл баг шагналаа хурдан аваа авчихсан илүү амар эцтэй. Тэгж зовоожсноос. Тэгээ behavior талаас нь харах юм бол эхэндээ тэгж авж байгаа л сүүл рүүгээ их рүүгээ явах багтаа нөө best rewarding тал руу бас. Бус нь Та нэг нар юу гэж гэж бодож эсвэл тэр нөгөө нэг effort-оо даваад их шагналаа авал илүү нөгөө нэг таашаалтай байх юм болоо. Эхний ээлжинд болохоор амархан хурдан шаналтай хүрэхийг бодох баха эхний ээлжинд. Одоо тийм сонголт өгөх юм ба. Тэгээ явандаа л нөгөө нэг сонголт шаналтай ингээд за энэ ингэдэм байх дээ ерөөс илүү их одоо шагнал авахын тулд ихнээсээ тийшээгээ авирал. За тэнгүүд одоо ингээ effort гэдэг зүйл буюу тэнцэн одоо чи ингээ ханд авах гэдэг зүйл байгаа шүү дээ. Тэнгүүд та нар нэг заосны үлгэр гэж сонсч ирсэн үү? Тэрэн дээр яадаг вэ гэхээр ингээ нэг баяны хүүхэд байдаг аахгүй юу? Тэг ингээ бүх юм ингээ бэлэн байждаг. Тэг хүсэн юм хийж болдог. Тэгээд нөгөө нэг аав нь болохоор тэгээд ажил суулгах гээд ингээ ажил ингээ нэг сургамж өгөх гээд чи ажил хийгээд зоос аваад иргээд мөнгө олж иргээд тэгэх юм бол би чанд бүх ингээд эд хөрөнгөө өглөөлнө ингээд. Тэгээ нөгөөд чинь ингээд нэг газар ажил хийхгүйгээр зүгээр ингээд нэг хүнээс нэг зоос зээлчдэг байхгүй юу. Тэ аваад өгөөд өгсөн чинь аав нь шууд гал руу шидсэн чинь яахчихгүй. Дахиад ажил хийгээд тэр тооцохгүй гээд. Тэгээ нөгөө хүүхд чинь дахиад өөр газар явж байгаад найзаасаа нэг шиг зоос гуйж аваад. Тэгээд гуйж аваад аавтаа өгсөн чинь аав дахиад гал руу шидчихтэй. Тэгээ нөгөө хүүхд чинь гайхаал би зоос авчирсан шүү дээ гэсэн чинь энийг тооцохгүй гээл. Тэгээ нөгөө хүүхд чинь за энэ ингээ болохгүй юм байна гээл ажил хийхээр шийдээд нэг өдөржингөө арай гэж нэг юм ажиллаж байгаад нэг шиг зоос олоод тэгээ тэрийг амар баярлал аавтаа өгсөн чинь аав наваа дахиад гал руу шидчихдэг байхгүй юу. Тэгээ нөгөө хүүхдийн хийсэн үйл нь юу байсан бэ? Нөгөө хүүхд мэдээж хэрэг зовж хийсэн нэг шиг зоосоо яах нь харамлах нь штэ гал руу аваад би өдөржингөө энэ зоосыг чинь ажиж ядарч нэг юм авсан байх та яа гал руу чивэ гэж байна шүү дээ. Тэгэхээр хүнд болохоор юм effort буюу тухайн зүйлдээ хүрэх тэр нөгөө нэг сэтгэл ханамж нь амар нөлөөлөд байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг болохоор effort гэдэг байгаа. Тэ. Аха. Их хүч чармалт гаргасан хэрээрээ тухайн шагналын үн өндөр байдаг гэсэн үг. Аха. Илүү сэтгэл ханамжтай. Тийм. Тэгэхээр яг хөө тэр судалгаан дээр дараа нь хоёр талын шагналын зэрэг адилхан болгоод нэг талд нь дахиад нэг вал буюу effort гаргах шаардлагатай зүйлийн нэмгөөд effort-тоогоо илүү сонгож байгаа байхгүй. Тэгэхээр хүн болохоор байглаасаа юм нэг effort буюу хүчин чармаалт гаргах нь ингээд тухайн хүнд ингээд гоё мэдрэмж байх нь шүү дээ. Тэр та нар нэг no pain no gain гэдгийн талаар сонсчихсан байна. Амраа сая ингэсэн гэсэн үг үү? Одоо нэг чи саяны сүүлийн жишээн дээр ч бодоод нэг effort буюу ханыг даваад reward авдаг хантайгаа байсан. Нөгөө талд нь effort-гүй зүгээр бичдэг. Тэгээд энэ хоёрын шагналын хэмжээ ижилхэн болсон гэсэн үг үү? Саяны чиний сүүлийн жишээ чинь сүүлийн жишээ юу? Одоо аха адилхан шагналтай, хоёулаа адилхан шагналтай. Нэг нь зүгээр шууд яваад очиод авчна. Нөгөөх нь болохоор тэр ханаг давж заавал аавна. Тэнгүүд тухайн амт нь аль ч талд нь адилхан шагнал байгаад ингээд адилхан хэмжээний юм байгаад ах чинь л
заавал ханд авч аваад байгаа байхгүй юу? бас зовх дуртай гэж. Тэ. Тэр нь зовхон нарыг урамшууллаад байгаа юм шиг. Харин тэгэхээр одоо нэг саяны үлгэрийн жишээ шиг хүнд ингээд Air Force буюу хүчин чармал гаргаад авсан тэр шагнал нь илүү үн цэнтэй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр харин та нар no pain no gain гэдгийн талаар сонсч ирсэн үү гэдэг. Сонсч байсан. Би тэрийг ихтэй нөгөө нэг ойлгохдоо юутай холбож ойлгосон. Neuroplasticity-тэйгээ яа тэгвэл нөгөө шинэ нейроны холбоонууд үүсгэхийн тулд тодорхой хэмжээр энерги илүү их шаардлагатай, хугацаа их шаарддаг учраас тухайн ингээд шинэ зүйл сурахтай стресстэй. Тийм болохоор тэрийг pain гэж ойлгуулж байна гэж бодсон. Би болохоор тэрийг нөгөө дофамины reward systemтэй холбож ойлгохдоо одоо habit-а ингээд үүсгээд ямар нэгэн goal хүрэхэд бол бид ингээд habit үүсгэж байгаа штэ. Тэгэхээр яг дофамины reward system чи өөрөө тэгээд тэр хатандас зам нь өвдөлтийн хэсгүүдтэй ингэж огцолдож явдаг болохоор бидний авж байгаа таашаал даанаа ингээд өвдөлтөй балансаа барьж явдаг учраас заавал өвдөлтөөр дамжиж тэр pleasure тэр goal-д хүрнэ. Тэгэхээр өнөөдөр чи босоод хичээлээ хэн дараагийн тэр таашаалыг авах мэдрэмжлөө хүргэн гээд тэгэхээр habit үүсэхдээ чи босоод чи бүх хэцүү байх гэсэн тэрийг давж ээж чи өгсөн зүйл аав. Энэ нь баланс хичээл чиний одоо mental health чи эрүүл байна гэж боддог ш. Би бас нэг Instagram дээр нэг MEV гэдэг нэг ингээ амар сайн онц сурдаг нэг ихчийг ажиг дардаг аахгүй яаж одоо их суралцах уу энэ гэдэг зүйлийн талаар заадаг. Тэгвэл тэр их чи ингээ хамгийн сүүлд ийм пост оруулчихсан аахгүй. Чи ингээ хичээлээ хийсэн ч ингээд айгүй хэцүү мэдрэмж авна шүү дээ. Ингээ хичээл хийгээд хахад ихэнх хүмүүс тэгдэг ах. За би бол тэгдэг. Тэнгүүд ингээ уцаараа оролдоо зүгээр суун тийм үү. Тэгээ уцаараа оролдоо суусны дараа ялгаагүй ингээд гимшил мэдрэн. Энэ хоёр юм бол ерөөсөө адилхан ингээд одоо чамд муухай мэдрэмж өгж байгаа учраас чи арай ашигтай зүйлийг хийчих зүгээр юм шүү гэдэг санааг оруулсан тийм рил бичлэгээс ахгүй юу. Тэрийг та нар энэтэй холбогдно гэж бодож байна уу? Арай өөр юм бол явцсан уу? Энд тэгээ нөгөө ч бас яг нөгөө жоохон коммуни бас яриад ихтэй одоо ингээд хэцүү зүйлийг хийгээд reward авах үед одоо авч байгаа шүү дээ. Тэр үед болохоор ингээд дофамины ялгарлал нь өөрөө юм айжим удаан хугацаагаар ингэж ихсээд дээд түвшиндээ хүрээд тэр зүйлд хүрсний дараа буух үйл явц нь бас ингээд айжхан бууж одоо ингээд арай жоохон ингээд удаан хадгалагдаж байгаа гэж би бодоол байна. Одоо ингээд бусад зүгээр магадгүй одоо ингээд сошиал үзээд ч юм уу те эсвэл ингээд нэг амттай юм идээд ч юм уу авж байгаа дофамины өсөлт нь ингээд огцом одоо өсөөд тэр зүйл ингээд дуусахаар ингээд огцом буурж байгаа. Гэтээ тийм илүү тийм effort буюу хүчин чармайлт гаргаж хийгээд одоо reward авах үед болохоор яг дофамин одоо өсөлт нь ингээд айжим өсөөд тэгээ буухтаа бас ингээд айжим удаан буудаг. Энэ нь болохоор илүү нэг тийм юм одоо healthy буюу юм эрүүл дофамины одоо систем юм уу? Тэр дофаминыг бас нөгөө өвдөлтийн хэсгээр нөгөө фото усанд ордог экспериментийг та сонсч ирсэн үү? Сонсчихсан нөгөө өглөө нөгөө амар фото усанд ороход нэг 30 секундээс 1 минут тэгээд бүр цас хийгээл хамаг бие хорсоод өвддөг. Тэр пейн гэж байгаа штэ. Гэхдээ тэр пейнээр бий болсон дофамин 2 цаг пейн байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр өглөө тийм хүүтэн шавар хийсний дараа 2 цаг дофаминтай 2 цаг амар үр бүтээлтэй ажиллана гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр нөгөө өвдөлтөөр дамжаад удаан хугацааны эрүүл таашаалыг аавна гэдгийн амар том жишээ тэр юм шиг. Тэгээд яг тэр хичээл хийж мөртөө би яг тэр экспериментийг толгойн дотор бодоод за дуус юм аа гэж бодчих юм байна. Гэхдээ нөгөө бас одоо ингээд ямар нэгэн зүйлийг хийгээд reward авч байгаа тэр үед бас ингээд зөвхөн дофамин биш бас ингээд одоо серотонин, окситоцин ч юм уу ингээд бусад бас дааврууд ингээд давхар ингээд ялгарч байгаа. Бие нэг ингээд балансжуулж байгаа. Тэгэхээр бас тэдний нөгөө нэг нөлөөж бас байгаа. Энэ л дээ тэд нэг ингээд хамтдаа авч байгаа ч гэсэн яагаад яг энэ reward процессинг дээр бид нэр дофаминыг амар яриад байдаг гэхээр дофамины ингээд дахиад маш олон ингээд үйлдэлүүдэд хамрагдаж байгаа нэг айгүй том хэсэг нь хөдөлгөөнд хамрагддаг.
Тэгэхээр бидний биеийг хөдөлгөөх тэр хүсэл тэмүүлэлгаа ингэж явах одоо англиар бол pursue гэдэг байгаа шүү дээ. Тэмүүлж хөдлөх тэр процессыг допамин өдөөж өгдөг. Жишээ нь нөгөө хулганы нэг судалгаа байгаа шүү дээ. Тэгээд хулганд ингээд допамин ялгаруулдаг хэсгийг нокаут хийсэн. Тэгээд ингээ хажууд нь хоолыг тавьчаад авчин тэр хулганд хоол руу очиж иддэг байхгүй юу? Тэгээд хоолыг аваад амнан хийхээр идээд бүр ингээд тэр тархиныхын функцээ шалгасан чинь эндээсээ бүр таашаал аваад байна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр допамин байхгүй байхад бид нэр таашаалыг аавна. Нэгс нь reward-ийн тэр happiness тэр мэдрэмжийг бид аавна. Гэхдээ тэр өсч байгаа зүйлүүд тэмүүлэх тэр үсэг тэмүүлэл нь байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр яагаад бид нар яг энэ habit making, goal setting, reward processing тэр юм дээр яриад байгаа вэ гэхээр допамин бидний хүсэж байгаа зүйлрүү тэмүүлж хахад ингээд баагаар ихсэн гэж чи түрүү хэлсэн шүү дээ. Баагаар ихсээд хамгийн сүүлийн пик дээр бусад ингээд нейротрансмиттерүүдтэй нийлээд яг тэр happiness мэдрэмжийг өгдөг. Тэгээд нөгөө нэг одоо ингээд түрүүн андаа хэлсэн шүү дээ, грит гээл амжилтанд хүрэхэд чухал нөлөөтэй гэдэг. Тэгэхээр нөгөө нэг одоо амжилтанд хүрнэ гэдгийн нэг зүйл нь одоо ингээд бас ингээд habit бий болгочихдоо зуршил бий болгох тий. Ууштай байж ч юм уу хатуужтай байж тухайн хүн өөртөө нэг юм зуршил бий болгоод тэр нэг илүү ингээд амжилтанд хүрэхэд нөлөөлж. Тэгэхээр habit-ийг үүсгэх гэдэг нь өөрөө дахиад нөгөө юм хөдөлгөөний юм зорилготой юм хөдөлгөөний системтэйгээ холбоотой шүү дээ. Яг тэр допаминтэй холбоотой тий. Тэгэхээр тэгвэл энэ өвдөлттэй буюу юм хүчин чармаалтай зүйл хийхээрээ бид ингээд допаминыг илүү ингээд илүү удаан хугацаагаар ингээд барих чадвартай юм байна. Тэгвэл одоо зуршил үүсгэхэд өөрөө допамин амар чухал нөлөөтэй байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар ингээд допаминыг илүү юм удаан хугацаагаар ийм баланстайгаар ингээд ялгаруулж явах нь зуршил үүсгэхэд гол нөлөөтэй болохоор бид нар илүү ийм хүчин чармаалт саарсан зүйлийг одоо хийж эсвэл ингээ ямар нэгэн зуршлыг бий болохын тулд яалтчгүй ингээд амар замаар биш ингээд хэцүү байсан ч гэсэн тэр зүйлийг хийж ээж л бүр ингээд бат зуршил одоо суух юм байна гэж ойлгож болох уу? Яг хэцүү гэж хэлэхэд амар хэцүү байгаа байхгүй. Яг хэцүү бол биш байгаа байхгүй. Тухайн зүйлийг хийхдээ одоо жишээ нь ингээд магадгүй тухайн амьтны үед тэр ханаар ингэж давах нь өөрөө бас ингээ аюу happy байгаа тий давхар reward авч байгаа ч happy байж болно. Тэгэхээр энэ зүйлд effort гэдэг зүйл дээр гаргаж байгаа тэр нэг зорилготой хүрэх зам чинь өөрөө тухайн хүндээ одоо нэг өөр тийм effort-ийн тийм одоо мэдрэмжүүдээс болж байгаа юм болол гэж би бол ойлгосон л доо. Тэгээд яг саяны баскагийн хэлснээр бол одоо бидний амьдарч байгаа нийгмийг community society гэж нэрлэж байгаа шүү дээ. Маш хурдан аюул өндөр хэмжээний допамин авдаг. Ямар ч тийм effort гаргахгүйгээр зөвхөн киногаасаал тэгээд шууд хурдан мөртөн дээр допаминыг авдаг. Яг ийм дадал туршилт орсон хүмүүсээс одоо хэвийн допамины хэмжээлээ орё гэж байгаа бол заавал амар хүчтэй effort шаардсан, заавал тийм хүчтэй пенер дамжсан гэхээсээ илүү ихтэй simple юмар хийж эхлээд ингээд тэрийг өөртөө дадал туршилт болгочоод дараа нь тийм өөрийгөө сорьсон хүчтэй юм л орохгүй бол амар урдан буугаад өгч штэ. Тийм болохоор би бол эхлээд яг ийм допамины регуляшнээр өөртөө habit making хийж контролд сурах чам хүмүүст бол эхлээд энэ хамхан зүйлээс тий өглөө би тэдэн цагаас босъё, өглөө би босонгуудаа уцаа оролдохоо болъё, өглөө би нэг 10 минут 15 минут дасгал хийдэг болъё ч гэх юм уу. Ийм simple зүйлүүдээс эхлээд тэрний дараа чи өөрийгөө би ийм юм хийж чаддгийм байна, би чадах юм байна гэд итгэл үнэмшил өндөртэй болохоор өөртөө том зорилго тавиад өөрийгөө сорьсон тийм юм л орохгүй шууд ингээд өвдөл гэсэн шүү гэдгүйгээд орж болохгүй хаа. Энэ бас нөгөө нэг одоо ингээд хийх процессээс одоо юм жоохон joy мэдрэх гэх юм үү тэрэн дээрээ бас ажиллаад явал яалтчгүй нөгөө юм хэцүү зүйл гэж харахгүйгээр яг харахгүйгээр гэх нь сайхан судалгаа хийсэн. Хулганы форс үлийг хүчээр ингээд юм хийлгэж байгаа байхгүй юу? Одоо нэг допамин регуляшныг шалгах гад энэ чинь хүчээр хийж байгаа туртал допамин ялгараад байна гэж байгаа байхгүй юу? Гэхдээ тэр одоо хүнээр одоо тийм хүчээр одоо чамд дасгал хийлгээд байвал чи допамин ч амар ялгараад сайхан болоод ахыг хэр ахыг бол үнэхээр төсөөлч чи мэдэхгүй байх. Гэхдээ хулган дээр бол тийм байсан гэсэн. Наа чин тэгвэл мазохист л юм шүү хинтэр гэж. Царай
Тэгж бас болохгүй байхаа. Гэхдээ нөгөө талаас одоо мэргэжлийн спортын тамирчингууд амар амжилт гараа. Тэгээ тэр хүмүүс яг өдөр болгон тэр тренингдээ явахдаа яг ямар мэдрэмжтэй байдаг бол тий. Тэр яг тийм юм өөртөө яа за яваас гэж явдаг одоо өдөр болгон happy оо за явъя гэж явдаггүй байх. Яг тийм бол Атлавч тийм болоо ингэж багш энэ дээр нэг хариулт өгнө байгаа гшаа. Та яадаг байсан бэ? Заал руу явах та. Ер нь бол яг бүгдээр reward талаас ярихлаар яг ингээд яах бол гэдэг нэг юм асуудал орсон шүү дээ. Гэхдээ goal directed буюу goal гэдэг юм харах юм бол нэг яг энэ drive хийж байгаа гол цэг нь харагдана л да. Яг өдөр болгон ингээд өөр ийм циклд ингээд хүн яах юм бол одоо тэр нөгөө нэг урт хугацаанд одоо тэгж зүтгэж чадахгүй шүү дээ. Яг нөгөө мэргэжлийн тамирчид өөр сэтгэл готоролд орно шүү дээ эсрэгээр бүр. Тийм тохиолдол ч их байдаг шүү дээ. Харин тэр нөгөө нэг тамирчид чинь юу байгаа вэ гэвэл гол байгаа. Зорилго. Тэгээд зорилгоо харцсан учраас тэр нөгөө өдөр болгоны хөдөлгөх хүчин тийшээгээ явуулж байгаа л да. бидний гэсэн гэрээ өгнөд шүү дээ. Тэгэхээр ерөөсөө грейд хүмүүс юутай байна вэ гэхэлэр зорилготой хамгийн гол дээр Удаа хугацааны. тийм өдөр болгон одоо жишээ нь бид түрүү тайдыг яс ярьж байхдаа за нэг бол ингээд нэг хүн болохоор ингээд өдөр болгон хийх ёстой гэдэг хөдөлмөрийн хуваар гаргачаа тэрийг өдөр болгон хийгээд явна гэж нэг юм байна шүү дээ. Гэхдээ тэгээ явж байгаа гол том хүрэх гэж байгаа зорилго нь юу юм гэдгээ харахгүй бол тэр зүгээр юу болно? Өөрийгөө нөгөө нэг шавхардаад сууж байгаа ажил болно. Яг энэ одоо behavior-ыг дадлахшуудад би юунд хүрэх гэж байгаа юм? Эрүүл урт наслахтаа ийм behavior-ыг хэрэгжүүлэх гэж байгаа юм уу? Яг нөгөө нэг нэлээд тийм өндөрт тавьсан тийм зорилгууд руу чиглэж явал илүү үр дүнтэй. Тэгээд нөгөө нэг юу болно гэсэн үг. Одоо тэр хүмүүсийн нөгөө нэг одоо effort гэж хэцүү гэдэг нэг асуудал гарч ирж байгаа шүү дээ. Одоо хувь хүнээс ингээд хүчин чармаалт гарах тэр талын юмнууд хөнгөрч эхэлнэ. Тэгэхээр нөгөө нэг амьдралыг бас нэг одоо нөгөө бүгднийг хэцүү энэнийг ингээд хичээхгүй л болохгүй гэд одоо ингээд яасан жоохон очир дутагдaltaй байхгүй яг тархисодлын үүднээс ингээд анзаараад хараад байхад бол одоо би бас заримдаа ярьдаг те энэ нөгөө нэг хүний одоо энэ оюун ухаан тарих бодол санаа гэдэг бол маш их хөнгөн ийш тийшээгээ өссөн анхаарал гэдэг юм чинь ийш тийшээгээ ингээд хөдлөөл алга болоод ингээд маш их хөдөлгөөнд орж дуртай. Хүний бие махбод дээр яадаг вэ гэвэл одоо амарчих гал юм л одоо очиж хэвтчих гээл те нэг юм хоёр юм эсрэг тесрэг юм хүн чинь бол нэг талдаа оюун ухаан нэг талдаа бие махбод гэсэн юм хоёр зүйлийн цогцсон байж байгаа шүү дээ. Тэгэхээр оюун ухааныг болохоор илүү их төвлөрүүлэх илүү их хөдөлгөөнгүй тутмаа ажиллагаа нь илүү их сайжирдаг. Ингийн тулд хүн бол илүү их одоо оюун ухаанаа одоо дайчлаж ингэж чармаан гэхээсээ илүү ингэж суллаж тайвшруулж те одоо тамирчдыг Google хүрээд ирэхлээр нь юу гэдэг лээ за 50 л гэдэг шүү дээ. Тэгэхээр чи оюун ухааны тэр нөгөө нэг одоо анхаарал төвлөрөлт юунуудыг бол тайвширч ингэж яадаг хүчжүүлдэг. Харин бие махбодыг болохоор яадаг вэ гэхээр эсэргээр булчингаа чангалаар те бодибилдинг ч юм уу ийм нөгөө нэг тренингүүдээр ингээ бие махбодыг аль болох хөдөлгөх талаас ингээ сайжруулах. Тэгээ энэ хоёрын яг нэгдэлээр хүн өөрийгөө олохгүй. Ингэж чадах юм бол яг хүн тэгж их бас ингээд зовж иж амжилтанд хүрэх нь гэхээсээ илүү нөгөө нэг оршиж байхдаа өөрөө ингээд өөрөөрөө байж байхдаа тэр амжилт нь өөрт нь хурж ирэх. Тэгээд яг хуу энэ дээр болоод ингээд нэг одоо хүн ингээд хүн чинь болол ингээд нэг юм насны юм цаг хугацааны урсгалыг туулаад амьдраад дуусч байгаа шүү дээ. Хүүхэд
байлаа. Би бол одоо одоо ингээд анагаах хонд ингээд харчихдаг те нэг 25 нас хүртлээр бол хүний эдис бүх юмнууд бол маш их эрчимтэй бодис солилцоо эрчимтэй явагдаж, хуваагдаж, үржиж ингэж одоо effort гаргах тусам тэр effort-ыг давсан юм нөхөн төлжлүүд бие махбодод явагдаж идэг. Тэгэхээр яах ёстой гэвэл хүмүүс тэр залуучууд залуу байх тусмаа тэр залуу наснд бол өндөр effort-уудыг өөртөө том зорилго тавиад тэрийг давах тэр тасгал сургалтуудыг хийх хэрэгтэй. Одоо 35-аас дээш наснд хүрч ирэх үедээ бол одоо илүү их юу одоо өндөр effort тавихаатай илүү тэр нөгөө нэг одоо диктаторгүй тэр өндөр effort тавиад софтон хүмүүс чинь түрүү чи нөгөө жишээ судалгаан дээр ярьсан шүү дээ. Нөгөө нэг ханаад аваад очиж reward авдаг болцсон байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүс яах ёстой гэвэл өөртөө жоохон нөгөө нэг зөөлхөн ханд гэж хэлэх юм уу те. Заавал нэмж нөгөө нэг effort тавих шаардлага. Угаасаа чи talented болцсон. Өндөр effort гаргацсан болоод тэр одоо нөгөө нэг юугаар хадгал тэгээд харин ч эсэргээрээ ингээд нас ахих тусам тэр нөгөө нэг юунуудаа одоо effort-уудаа бууруулах замаар эрүүл мэндээ хамгаалах нь шүү дээ. Одоо бие организмаа. Тэгээд тодорхой ингээд одоо 60 нас юм уу 70 нас хүрээд ирэхин үед бол хүн бол илүү их нөгөө нэг бүр яг юм бага насны хүүхэд шиг баярлаж ингэж сурах хэрэгтэй байгаа байхгүй. Яг гэвэл энэ тархины эргээд нөгөө нэг тархин дотор байгаа юунуудыг чинь юу гэж хэлэх юм те нейромедиаторууд чи эсэргээр одоо ялгаралтууд нь буураад эхэлж байгаа шүү дээ. Тийм байх тусмаа эсэргээрээ тэр насны хүмүүсийг одоо жишээ нь аав ээжигээ хайрлахтаа бол хүмүүсийг авах нь шүү дээ. Хүүхдээ харуулад хамт тоглож хайрлах хэрэгтэй байна. Зарим хүмүүс чинь манай одоо настай хүмүүс чинь өөрийгөө ингээд нөгөө нэг жаргаж чаддаг болсон байдаг шүү дээ. Тэр ингээд neuroscience-ийн системээс ингээд том зураглалаар нь харах юм бол өнөөдрийн ярьж байгаа биднээсийн хэлэх гэж байгаа санаанууд бол иймэрхүү юм дээр яригдах болов гэж миний санаа бол бууж ийн. Тэгээд бас та хэдийн гой сонирхолтой гаргалгаа өнцгүүдийг бас хүмүүст өөрийнхөө олон хүмүүс өөрсдийнхөө өнцгөөс үзэх тэр гоё яриа болж байгаа гэж бодож байна. За тэгвэл өнөөдрийнхөө ерөөхдөө жоохон дуусгах тийшээ хандах удаа өнөөдрийнхөө подкастыг. За тэгэхээр ерөөхдөө жоохон дүгнэлт хэлэх юм бол talent, genius, giftness гэх мэт одоо ингээд ялгаа гэх юм бол giftness нь л хороо төрөлхөөсөө л авьяас одоо ухаантай байсан. Genius л хороо ерөөхдөө гоц ухаантан буюу шинэ олон нээлтүүдийг авчирдаг хүмүүсийг л хороо хэлж байна. Talent буюу авьяас буюу бид нэр master level эзэмшин тэр скейл болохоор бид нэр talent гэж хэлж болох нэ. Тэгээд ерөөдөө бид нэр гоц ухаантан байж болох уу гэдэг асуултанд хариулъя гэх юм бол магадгүй Genius-д гаргаж байгаа тэр инновац буюу одоо шинэ олон нээлтүүд нь магадгүй шууд тийм дардан замаар бол яваагүй бах. Тэгэхээр бид нарт success буюу үнэтэй адилхан юм амжилтанд хүрэхин тулд grit гэдэг ямар нэгэн зүйл хэрэгтэй ах нэ. Grit буюу одоо хатуужил, сахилах баат тэр удаах хугацаанд тавьсан тэр зорилготой хүрэх тесэр төчээр гэх мэт зүйлсүүд хэрэгтэй. Тэгээ бид нэр талентыг хөгжүүлж болно. Гэхдээ яг Genius хүрэх үгүй нь болохоор бидний grit болон talent гэдэг хоёр зүйлээс магадгүй шалтгаална хаа гэж бодож байна. За тэгээд дахиад хөгжүүлэхийн тулд магадгүй бид нэр өөрөөсөө тохирсон зүйлүүдийг хэрэгжилж байгаас ерөөдөө reward болон одоо effort гэдэг зүйлийн талаар ярьсан болохоор тэр зүйлсүүдийг магадгүй сайн ойлгох юм бол магадгүй шинэ скил, шинэ туршил зэргийг үүсгэхэд бид нарт тус нэмэр болно хаа гэж бодож байна. Ялангуяа effort буюу одоо хүчин чармайлт нь бид нарыг одоо тухайн гол буюу одоо зорилгот хүрэх хамгийн чухал төлхөр байгаа даа. Тэгэхээр тэр талаарт магадгүй дараа нь дэлгэрүүлж явах юм бол илүү сонирхолтой болох болов гэж бодож байна. За
Ингээд өнөөдрийнхөө подкастыг дуусгая. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.